Сайн байцгаана өрхөн үзэгчтэй. Өнөөдөр бид Чех улсын Праг хотыг зорих гэж байна. За бид гэдэг маань бол манай Max Group-ийн хамт олон. За мөн Max Group-тэй хамтран ажилладаг байгууллага хувь хүмүүс бид бүгдээрээ нэгэн зүг Праг хотыг зорих гэж байна. За энэ ямар учраас зорих гэж байна гэхээр 1994 оноос хойш дэлхийн брэнд болох Budweiser пивийг Max Group маань Монголд оруулж ирж хэрэглэгчдэд хүргэсээр ирсэн. За харин өнөөдөр Max Group-ийн ажилчид дээрээс нь Max Group-тэй хамтран удаан хугацаанд хамтран ажилласан нийт байгууллага хувь хүмүүс эдгээр бүх хүмүүсийг Budweiser пивийг үйлдвэрлэдэг Budweiser хотоос урьдсан байгаа. За энэ урилгын дагуу бид бүгдээрээ хэдэн хүний бүрэлдэхүүнтэй нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр бид Budweiser хотыг зорих гэж байна. За мэдээж хэрэг хажуугаарнаас Чехийн Праг хотод бид бас очих болно. Праг хотын үзэсгэлэн сайхан газруудыг түүх турсгалын газрыг үзэж сонирхон. За тэгээд дээрэс нь яг тэр Budweiser шар айргийг үйлдвэрлэдэг тэр орчинд нь тэр газар тэр үйлдвэр дээр нь очиж бид нар нэвтрүүлэг хийх гэж явж байгаа маа. Энэ бол мэдээж хэрэг нэг талаасаа нэвтрүүлэг маань ийм аяллийн чиглэлтэй боловч нөгөө талаасаа бас тань мэдхүйн чиглэлтэй бас ийм сонирхолтой нэвтрүүлэг байх болно. Ингээд та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Budweiser Max Group-ийн аялал эхэлж байна. За ингээд манай аяллийн группийнхан маань Москва хотын Шереметьево 2 нисэх онгоцны буудлын дээр буусан. За эндээсээ бол дамжаад Чехийн онгоцоор Праг руу нисэх ёстой байсан. За тэгээд манай аяллийнхан явж байна. Ер нь бол шар айрыг үйлдвэрлэдэг Чехийн алдартай тэр хот болох Budweiser хотоос урилга авсан ийм хүмүүс явсан. За энэ хүмүүс ямар бүрэлдэхүүнтэй хүмүүс явсан бэ гэхээр Max Group-ийн удирдлагууд, за мөн Max Group-тэй хамтран ажилладаг 1994 оноос хойш өнөөдрийг хүртэл Чехийн Budweiser шар айргийг Монголд танилцуулж, борлуулж, бид бүхэнд хүргэж ирсэн тэр бүх хамтран ажилладаг байгууллагын ажилчид явсан юм аа. За энэ бол мэдээж хэрэг шөнийн цэнгэний газрууд, тийм ээ, уушийн газрууд, за бөөний төв цэгүүдийн захирлууд, сайн ажилласан ажилчид, зохион байгуулагчид гэх зэрэг маш олон хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ингээд явсан. За ингээд Шереметьево 2 нисэх онгоцны буудлал бол дээрээсээ ийм сайхан харагдаж байна. За бид бол Чехийн онгоцонд суугаад явсан. Манай аяллийнхан Чехийн иргэний агаарын тээврийн онгоцонд суугаад Праг хотыг зорж байна. Одоо бид нар яг Украины дээгүүр явж байна. Удахгүй Прагт буун. Чехийн онгоцонд ороод ирэхэд ерөөсөө ийм суудлын бүрээс нь л ийм Budweiser ерөөсөө энэ улсын брэнд юм байна. Тэгээд шар айрыг ууя гэдэг үйлчлэгч хэлэх юм бол шууд зөвхөн Budweiser л байна. Өөр ямар нэгэн пив алга. Тэгэхээр энэ бол энэ улсын бүр брэнд болж чадсан ийм шар айрыг байд юм байна. Явдахгүй бид нар Чехэд очиод яг үйлдвэр дээр нь очино. Яг газар дээр нь очихлоор бас ямар байх нь тийм ээ. За ингээд ямар ч гэсэн Прагад очиод уулзцгаая. За бид ингээд Václav Havel-ийн нэрэмжит Прагийн нисэх онгоцны буудлын дээр бууцгаасан. За цагийн зөрүү бол Монголоос нэг 7-6 цагийн зөрүүтэй юм байна лээ. За үйлдэл бол 7 цаг болчихдог гэж байгаа. Энэ Европын орнууд ч бол бас цаг бол урагшилж хоошилдог. Цахилгаанаа бол хэмнэдэг. За манай Монгол бол жоохон баян учраас тийм байхгүй. За ингээд Max Group-ээс зохион явуулсан эндхийн Budweiser шар айргийг үйлдвэрлэгч нь биднийг урьсан энэхүү аялал маань бол Праг хотод хурч ирээд байна. За сая манай аяллын бүрэлдэхүүн маань Праг хотын Václav Havel-ийн нэрэмжит нисэх онгоцны буудлын дээр буулаа. За одоо тэгээ биднийг тосч авах хүн маань бол удахгүй ирэх байлгүй. Тэгэхээр одоо бид нар бас зохион байгуулалтын дагуу дараагийн шат руугаа явна. Ерөнхийдөө бол Праг хот бол бас хуучны социализм, коммунизмын үеийн барилга байгууламжаар дүүрэн иймэрхүү газар байгаа болов гэж анх сэтгэл төрж ирсэн. Гэтэ ингээд анх буугаад ирэхэд бол тийм юм ерөөсөө алга орчин үеийн Европын ийм хот байна. За ингээд энэ нисэх онгоцны буудлал бол ямар ч байсан манай Буянтхойгийн нисэх онгоцны буудлал, Чингис хааны олон улсын нисэх онгоцны буудлаас бол арай том.
Гэтэ ер нь бол дэлхийн томоохон нисэх онгоцны буудлуудаас бол арай бага шиг ийм нисэх онгоцны буудлал байдаг юм байна. За одоо ингээд бид Параг хотын төв рүү явах гэж байна. Аялал цаашаа үргэлжилж байна. Бадбайзертай хамт байгаарай. За бидний анх тосч авсан одоо хөтөч ах маань бидний зочд буудалд маань хүргэж өгөхгүй явж байна. За Параг бол үндсэндээ ер нь бол тийм их сүйдэж байгаагүй үеийн үед маш олон цаг хугацаа, маш олон одоо эзэрхэг хүчрхэг хаан төрүүдтэй цуг одоо зэрэгцэн оршиж байсан улс гэхэд бол энэ аль ч үедээ ер нь бол хотоо бол нэг тийм сүйдгэлээгүй. Жишээ нь дэлхийн 2 дугаар дайнд бол хамгийн бага сүйдсэн учраас одоо хамаг л одоо уран барилга одоо үнэт зүйлсүүдээ тэр чигээр нь авч үлдэж чадсан ийм улс юм байна лээ. За үндсэндээ Европын одоо хэв маяг одоо хөгжил одоо орчин зөнхөлсөн ийм улс орн байна. За социализмын үед бол одоо байсан баригдажсэн барилга инээдрээ зүйлсүүд бол бага зэрэг үлдсэн байна. За гэхдээ бол орчин үеийн Параг бол болсон харагдаж байна. За хотын төв бол ер нь маш их сэрэг, хөдөлгөөн багатай. Ихэнх хүмүүс нь бол одоо нийтийн тээврээрээ метрогоор зорццоож байдаг. Ийм зүйл ажиглагдаж байна. За энэ бол Параг хотын гол хэсгээр урсдаг Волтава мөрөн гэж. За зарим нь бол гол гэдэг юм байна лээ. Ийм Волтава мөрөн бол Параг хотын төвөөр урсна. За ер нь нэг ийм эртний хуучны уран барилгын хийц загвар зөнхөлсөн их намуухан, айдуу, тайван, амгалан ийм хот байгаа. Параг хот бол. За хүмүүс бол харин тэр одоо шар аригны мухлаг инээдрээ тэр дотор нь орсон газруудад нь бол нэлээд дөргөө маягийн байж шүү. За бас ийм уран барилгын хийц, орчин үеийн зүйлсүүд байна. За таранбайн бол бүр хуучныхан таранбайч явж ил байна. Орчин үеийн ийм таранбайнууд ч бас явж лээдэг. Тэгээ машинууд нь голцвол ингээл зогсож яадаг юм байна лээ. Машинаад их явдггүй юм шиг байгаа юм. За энэ барилгуудыг бол та бүхэн харж байгаа бах. Ер нь их тийм одоо орчин үеийн барилга гэхээсээ илүү эртний одоо барилгын хийцүүд одоо Европынхны ярьдгаар бол тэр барокк хийцийн дээвэр орой бүхий барилгууд за готик хийцийн сүм дугнууд энэ хотод бол их байна. За бид ингээд явсаар зочд буудалтаа хүрэлцэн ирсэн. За энэ одоо манай худалдааны бөөний төвийн захирлууд за мөн одоо шөнийн баар цэнгийн ажиллаулдаг зохион байгуулагчид сайн ажилласан ажилчид гэдэг одоо Budweiser шар аригтай холбоотой бүхий л хүмүүс явж байна. За бид хүн Параг хотын за хотоос баруун зах руу юм уу да. Манайхаар бол 5 шар орчим Коринтиан гэдэг буудлын дээр хурч ирээд байна. За одоо манай аялын багийнх маань бол Параг хотын төвийн үзэсгэлэнтэй байгаль эртний дурсгалт газруудаар тийм ээ аялж одоо аяллахаа маршрутыг үргэлжлүүлэх гэж байна. Яа. Параг хот маань бол ингээд газар дагуураа ер нь гол амьдрал нь бол өрнөд яваад байна тийм ээ. Голцоол одоо ингээд газар дагуур метроны хонгил дотор л одоо амьдрал өрнөж байна да. За дээр нь бол ямар хөө байгааг бол та бүхэн харсан байх. За энэ метро бол бас нэгэн сүүлд баригдсан метро юм байна лээ. Зөвлөлт холбоот улсын үед энэ метрог бол барьсан байгаа юм. За үнний хувьд бол маш хямд бараг үнэгүй шиг юм байлээ. Тийм учраас нэг за ингэж нэг нийтийн тээврээ чөлөөлснөөр за бусад одоо замын хөдөлгөөний төгжрэл бөглөрл бол их бага болдгийм байна л да. Хямд бараг үнэгүй шиг учраас хүмүүс нь метрогоороо зорчдог. Газар дагуураа ингэ явцдаг. За тэгээд дээрэс нь Чехийн ард түмэн бол Европын одоо бас шар хайрганы нэлээд гол одоо хэрэглэгчдийн нэг учраас дэлхийд бол одоо шар хайрг хэрэглэгч хүн амд ноогдсон нэг хүний хэрэглээгээр бол
дэлхийд тэргүүлдэг ийм улс байгаад байгаа. Тийм учраас ер нь бол машин тэрэг барьж явах нь бол хэсэг ховор юм аа. За энэ бол Чехийн одоо Праг хотын төв хэсэг. За жуулчид гол төлөвийн хаваар одоо цугларч худалдаа 8 хийж за одоо бэлэг дурсгалын зүйл худалдан авч одоо жуулчдын холигдог гол төв зам гэж хэлж болох ийм газар байна. За энэ бол одоо 17 дугаар зууны үеийн барилгууд энд байгаа гэж яриад байгаа. За мэдээж хэрэг дунд нь бол засварлаж сэргээсэн зүйлүүд бол байгаа байх. За ер нь бол Праг хотод одоо яг ажил тарж байгаа үе. За тэгээд Праг хотод ч нь бол баруун Европын бусад орны жуулчид иргэд бол хурж ирж одоо энд Budweiser шар айргийг яг одоо оригинал одоо яг хөрснөөс нь амсах гэж бас наашаа ирдэг юм байна лээ. За мэдээж хэрэг одоо савлаад ингээд явуулахаар савлна гэдэг чинь бол бас бага зэрэг замдаа одоо ингээд хугацаа алдна. Тэгээд бас амт чанарын хувьд яг одоо торхноос гараад ирснээсээ бол өөр л болдго юм байлээ л дээ. За ингээд жишээ нь оройн нь бол Праг хот бол яг л ийм байдалтай. Энэ бол жирэл яг л нийтлэг ерөөсөө байж идэл газар. Эрэмгүй хөгшин залуугүй бүгд л одоо ингээд Budweiser шар айрга шимээд оройн хоолоо идчихэд. За эндээс бол бид нар нэг тийм цай кофе бол асуугаад бол шал дэмий. Тийм зүйл бол энд байхгүй. За энэ нэг дээр үеийн одоо шар айраг Budweiser-ыг ингээд л одоо үйлдвэрлэдэг, шахдаг энэ төр байсан зүйлүүд нь. За энэ хоёр нөхөртэй бид бас танилцсан Словакууд гэж байгаа юм. Словакууд Budweiser-ыг яг газар дээрээс нь одоо эднэрт нөгөө Чех, Словак гэдэг нэг улс байх үедээ бол Budweiser шар айргаа өөрснөө бол сайхан бүтдэг барьдаг. Өөрийнх нь улсын их байлаа шүү дээ. Тэгээд Словак энэ хоёр ч нөгөө 90 онд 93 онд тусгаарлагдсан болохоор Чехийг болоод үлдсэн. Тийм учраас Словакчууд бол нааш одоо хил нээлттэй учраас орж ирж Budweiser уудаг юм байна л да, сандаг болтой юм аа. Тэгээд энэ пивэн дээр түрүү хэлсэн нэг Европоос зурчид хурж иж яг Чехт нь Чех Праг хотод нь ирж одоо Праг юм уу Budweiser хотод нь ирж пив уудгийн гол зорилго нь болохоор Budweiser пивийг яг амьдэр нь уух. Тэгээд амьд шар айргийн нэг юу нь болохоор гол онцлог нь савлаад пивийг савлж одоо нэг импортод гаргана шүү дээ. Экспортод ч юм уу улс орнд гээд явуулахад тэр дотор нь байдаг амьд идүүдийн муутгаас сэргийлээд тэрийг шүүгээд авчдаг юм байна л да. Тэгээд амьд эстэй амьд шар айраа гэдэг нь болохоор одоо тэр хүний биед хэрэгцээтэй тэр бүхий амьд юмуд нь энэ шар айргийн дотор байж байдаг. Тэр нь нэг сул тал нь болохоор удаан хадгалах боломжгүй. Магадгүй өдөр Чехийн ард түмэн болохоор яг тэр амьд шар айргаа болохоор хурдан хугацаанд яг үйлдвэрээс нь ойрхоноос яг амьдаар нь хүртээд байх боломжтой юм. Тэгээ одоо энэ жишээ нь саяны дөрөв харагддаг Словакчууд бол Чех рүү Праг руу ирж одоо шар айргаа авах гэж ирсэн байгаа маа. Жишээ нь Европын холбооны улсууд бол хоорондоо ингээд зам одоо харилцааны ямар нэгэн асуудалгүй визмизгүйгээр ингээд зөрчдөг учраас тийм ээ. Асуудалгүй болсон байгаа юм. За ингээд энэ одоо энэ харагдж байгаа энэ стакан гэх үү одоо бакал. За энэ бакал чинь бол бас энэ жилийнхэн загвар гэдэг юм аа. Жил бүр ерөөсөө загвар нь өөрчлөгдөж байдаг. За жил бүр одоо энэ бас шилтэй одоо Budweiser шар айрганы одоо бас гадна талын загвар бичээс тийм ээ өнгө бодог энтрууд бол өөр болж байдаг. За энэ нэг юм дундуур нэг юм баг зэргийн фигүртэй энэ бакал бол Budweiser шар айрганы энэ жилийн одоо 13 оныхын загвар гэж байгаа. Их хэвтэйхэн загвар санагдсан шүү. Гарт барихад их хэвтэйхэн. Ер нь тэгээд амьд шар айраг гэдэг чинь бол огт өөр юм байдгийн байлээ дээ ер нь. Тэр одоо нэг удаан хадгалах тийм янз бүрийн нөөшлөх тийм бодисууд хийгээгүй учраас яг тэр одоо түрүүний манай хүний хэлдгээр за энэ бол бид нар оройн хоол идэх гээд байж байгаа. Оройн хоолоо захиалсан хоол ирэхийн хооронд л ерөөсөө энэ шар айраг чинь үнэхээр ч амттай болохоор тэрүү одоо ер нь бол нилээлгүй ууцгаасан да. За оройны байдал бол ерөөсөө юм ажлаа тараад л ерөөсөө оройн хоолоо идэж байгаа Прагийн одоо залуучууд ийм байдалтай байна да. Одоо энэ бидний Орсын ресторан гэх юм одоо уушин газар гэх юм тий. Хоолны газар юм да баг. Тий, хоолны газар. Одоо энэ харагдаж байгаа бол дөнгөж өнгөцгөн хэсэг нь тий. Тэгээд бидрийг хоолоо захиалаад хоол ирэх хооронд чи бараг нэг
15 минут болоо да. Тэр хооронд чинь 20-30-аад хүн орж ирээд хаана шингээд байгаа юм гэмээр Тийм одоо ингээ харахад нэг юм жижигхэн өрөө юм шиг байгаа мөртлөө цаашаа ерөөс нэг юм яг нөгөө шорвоосны үүрэнд очсон юм шиг ерөөс нөхлөөл явж гэн тий. Хичнээн өрөө цаашаа дамжаа явчихсан юм байгаа. Маш их одоо дамжлагтай. За тэгээд эртний одоо энэ шар айрга шахдаг барьдаг байсан юмудаа ингээд үзмэр болгоод ханан дэг үрээ өлгдсөн. Ийм байдалтай байж байгаа юм. За энэ чинь бас нэг юм Бадбаасар шар айрган дээр бас нэг тийм иддэг хоол энэ төр гэдээ байна тийм Европч одоо тэр нэг гахаан юу гэвэ? Гахаан тагалцаг. За тагалцаг гэдэг нь одоо яг аль хэсэг юм байгаа би одоо бас яг сайн ойлгож өгөөгүй одоо манайхаар бол энэ одоо урд шуу одоо малын одоо тойг юм болов уу да. За гахааны тойг гэж хэлэхэд ч одоо хаашаа чинь. Тийм ээ. Ийм байдгийм байна. За энэ одоо энэ шар айрганы доор тавьдаг энэ нэг юм бүр хин пад гэж. Одоо за пад мад энэ мен чи хүртэл одоо жил болгон загвар юугаа өөрчилж байдаг. Ийм одоо энэ шил нь бакал нь юу ерөөс өөр ирэхгүй хөлөрдөг юм байлээ тийм. Амьд шар айрганы одоо яг дотор нь орхлоор нэг юм нөлөөлж л байна да тийм. Хөлрөөж юусоо ингээд гадна тал нь. Тэрнээс гадна талд нь бол ямар ч ус хүрээгүй шүү дээ. Тэгсэн мэт ингээд нэвт хөлрөөд. Тэгэд энэ Бадбаасар пивний өөрийнх нь нэг онцлог байдаг юм л да. Тэр нь юу гэхээр Монголч гэсэн бидний хэрэглэхдээ ер нь бол Бадбаасарыг яг тохирсон температурт нь ууж хэрэглэх юм бол яг тэр хүн Бадбаасар пивний өөрийнх нь яг жиггэн амтыг мэдрэх боломжтой байдаг. Тийм учраас одоо энэ Чехийн зарим газрууд нь гэсэн энэ бакалуудыг болохоор хөрөгчөнд хийж өөрийг нь хүүтэн байлгачиж гаргаж иж ингэж. Бакал нь өөрөө нэгсэндээ хүүтэн байж дотор бас хүүтэн шар хайргаа оруулж иж. Тэгжээж нөгөө нэг Бадбаасар пивнийхээ яг нэг жиггэн тийм сэнгэлсэн сайхан улмал гоё шинхэн амтыг одоо мэдрэх боломжтой болт юм байна л да. Зөв. За ингээд бид бүхэн шөнийн Праг хотоор гарч ирээд аялаад явсан. За манай аяллаа бүрэлдэхүүнийг бол одоо угтаж авсан хүн маань бол манай Томас Барту гэж чех залуу. Биднийг бол одоо угтаж авсан. За энэ Томас Барту гэж залуу бол Бадбаасар шар айргийн одоо Аз дахь борлуулалтыг одоо үндсэндээ хариуцсан. За Казахстан, Тажикстан, Узбекистан одоо хуучин одоо зүйл толгойлсон бүрэлдэхүүнд байсан улс орнууд болон зүүн Европын орнууд. За тэгээд дээрэс нь Азийн Монгол, Хятад одоо Тайван, одоо Таиланд зүүн Азийн орнууд гих зэрэг улс орнуудын Чех Бадбаасарыг бол борлуулах талыг хариуцсан ийм хүн байна лээ. Манай Томас. За их дажгүй залуу хаанаас нь чарсан ерөөс яг чех залуу байж байгаа. Цагийг бол их баримталтай. Тий. За манай монголчууд бол мэдээж хэрэг цаг бол айхтар баримталж үзээгүй. Ер нь бол нүүдэлчин уужуу тайвуу улсууд бас жоохон тэдний нервийг хөдлөсөн одоо яах. Нуугаад яах. За тэгээд энэ Тарамба гэдэг зүйл бол хотын төвд ямар нэгэн бөгдрөл төгжрэлгүйгээр яг хүмүүсийг бол хүссэн газар нь хүссэн цагт нь хүргэж өгдөг юм сайхан унаа байна. Эртний. За тэгээд шалын гудамжны шалыг бол харж байгаа юм эртний чулуун шигдэгсэн ийм гудамж шалнуудтай. За энэ бол бүр одоо 14 5 дугаар зуунаас эхлээд ингээд зоогоо шигдэгдсэн ийм зам байдгийн байлээ. За энэ улаан дээвэртэй энэ одоо Карлсоны байшин гэдэл бид нар харж байгаа лээсэн. Энэ бүх барилгууд бол одоо Чехийн Праг хотын үндсэн хэв маяг өнгө төрхийг бол харуулна. За эртний хөшөө дурсгал уран барилга эдгээр зүйлсүүдээр бол Праг хот бол нэрээ алдартай гэж хэлж болох ийм хот байгаа. За энэ бол Итали уран барилгачийн бүтээсэн барилга гэж байгаа. За тэр цаана харагдж байгаа ногоон дээвэртэй готик хийсэн сүм. За тэгээд шинжлэн засварлаж байгаа бас барилгууд харагдаж байна. За энэ сүм бол Италийн уран барилгачийн одоо барьсан 1600-аад оны үед барьсан ийм готик хийсэн сүм байгаа юм. За иймэрхүү барилгууд бол их бий. Ер нь бол тэгээд одоо барокко хийсэн гэж их ярьдаг юм байлээ дээ өөрснөө тийм ээ. Тэр барилга байна. За тэгээд дээрэс нь гадаад явдлын яам нь байж нь Европын холбоонд бол Чех улс маань элссэн учраас энэ бол зайлшгүй одоо энэ туг бол байх ёстой юм байна лээ. Тэгэд энэ Чехийн одоо Праг хотыг Алтан Праг гэдэг хот гэж нэрлэдэг. Гол хүч нь болохоор дэлхийн 2 дугаар дайнд чинь Праг хот бол бусад ер нь Европын холбооны орнуудаас хамгийн бага юу идрэл одоо амссан
тийм хот байт юм байлээ. Тэгээд хотынх нь гол нэг имиж болсон гэх юм уу тий. Барилга байшин, цайз, гүүр, сүм хийд тийм нөө баг хэвээрээ үлдсэн. Тэгээд тэрнтэй нь холбоотойгоор алтан параг гэж хэлсэн юм шиг байна. Алтан параг гэж хэлсэн. За тэгээд энэ Чех улс чинь бол ер нь бол түүхэндээ бол за 800 хэдэн он за 900-аад оны үеэс бол яг энэ Бохемийн хаант улс бол яг дэлхий одоо Европын төв хэсэгт бол хүчирхэгжиж эхэлсэн юм байна лээ. За энэ улс маань ингээд улмаар цаашаа явж хагаад Хабсбургийн одоо эзэнт гүрэнтэй бол нэгдсэн тийм ээ. Тэр нь бол 500 600-аад оны үед нэгдээд за тэр нь бол нөгөө Австри, Унгар, Урмын, Хорват, Сербийг нэгтгсэн тэр том хаант улсын бүрэлдэхүүнд байж хагаад 14 онд нөгөө Франц Фердинанд бууд улснаас болоод одоо дэлхийн 1-р дайн нөгөө 4.5 сая хүний амнаас явж чадсан дайн маань эхлээд тэрнээс үргэлжлээд одоо 18 онд дэлхийн 1-р дайн дуусахад одоо Чехословак улс гэж одоо төв дэлхий дээр анх ингээд тусгаар тогтносон улс болсон юм байна лээ. За Чехословак улс маань ингээд сайхан явж байгаад 1938 онд бол нөгөө Адольф Гитлер маань бол одоо Чехийг гарцаа байхгүй одоо Германы нэг хэсэг мөн энэ бол манай улсын байгаа юм энэ гэдэг тий. За тэгээд Мюнхний гэрээ гэж нэг зүйл байгаад байгаа маа. Тэр зүйлийг бол Гитлер одоо Франц, Англи одоо дэлхийн томоохон гүрнүүдэд бол тулган шаардаж түүн дээр одоо гарын үсэг зурулснаар Чех улсыг бол 1938 онд германчууд өөрийн болгож авсан юм байна лээ. За тэгэнгүүт нь одоо Чехийн одоо оюутан залуучууд үүнийг эсэргүүцэж тэмцэл хийсэн. 1939 оны 11-р сарын 17-ны өдөр бол Германы нацистууд бол тэр оюутнуудын бослогыг бол маш харгисаар дарж одоо 9 оюутныг газар дээр нь буудсан гэж байгаа. За тэгээд 1200-аад оюутныг бол хорих лагер руу шууд авааччихсан. За тэндээ бол тамлан зовоож одоо хэдэн ч дайн дуустал тэндээ хоригдсон, зарим нь замдаа өгч өргөдсөн барьсан. Тим зүйлүүд муухай одоо харгис зүйл болсон юм байлаа. Яг тэр одоо өдрийг тохиолдуулаад Чехийн оюутнуудын тэр бослогыг тохиолдуулаад 1941 онд Лондонд 11-р сарын 17-ныг бол оюутнуудын өдөр болгож зарласан бас юм түүх байна. Ер нь бол асфальтын зам бол бараг харагдав. Магадгүй нөгөө хурдны зам шинэ юунуудад л шинэ хорооллууд гэх юм уу тийм. Тэрүүгээр л асфальтын зам байна өгөхөөс яг энэ эртний байшин хийцтэй дунд бол явсан замууд нь бол дандаа л юм чулуун. Тэгээ ер нь яг бидэнтэй цуг явж байгаа одоо тайлбарлаж одоо манай Томасын ярьж байгаагаар бол эртний уран барилгууд, эртний одоо хөшөө дурсгалууд бол Праг хотод бол маш их бий. За харин бусад одоо Пилзен тийм ээ эсвэл Брно гэдэг одоо тэр томоохон хотууд байна л да. Тэр хотууд бол сүүлд одоо голцоо яг ид хөгжиж ирсэн үе нь бол коммунизмын үед хөгжиж ирсэн учраас тэр хотуудд бол одоо орчин үеийн барилга нэтэрэ зөвлүүд бол бас нилээдгүй их байдаг. Харин Праг бол яг л одоо энэ нэг юм хуучны өнгө төрхөө ялангуяа төв хэсэгтээ бол тэр чигт нь авч хадгалж үлдсэн ийм хот байдаг юм байна лээ. За тэгээ жуулчдад бол иймэрхүү унаа тэргээр бол ингээд үйлчилдэг. За ингээд энэ дээр суугаад зураг хөргөө даруулаад гээд явдаг бас аялал жуулчлалын тал дээр бол бас нэлээдгүй хөгжүүлсэн ийм улс орн харагдан лээ. За бид энэ Праг хотын төв талбай дээр нь хурж ирээд байна. За энд бол маш их жуулчид цугласан хөл хөдөлгөөн ихтэй ийм газар байдаг юм байна. За миний ард байж байгаа энэ газар бол Праг хотын хамгийн их одоо ер нь Чех улсын хамгийн их түүх агуулсан одоо барилга байгаа. Энэ дотор бол одоо бид нар удахгүй орно. Энэ дотор бол Чехийн за тэгээд дээрэс нь Праг хотын үүх түүхийг, соёлыг, өв уламжлалыг, ёс заншлыг харуулсан маш их одоо баримт одоо түүхийн дурсгалууд бол энэ дотор байгаа юм байна. За одоо энэ дотор бол ерөнхийлөгч байдаг юм ордон. За одоо тэнд харагдаж байгаа тэр нэг тийм эрээн туг байгаа. За энэ туг хэрвээ ингээ хатгаастай байх юм бол энэ дотор Чех улсын ерөнхийлөгч одоо яг энэ ордондоо байна гэж үздэг юм байна. Гадагшаа ямар нэгэн ажил мажлаар явчих ч юм уу байхгүй эзгүй байгаа үед нь бол энэ тугийг буулгачдаг ийм учиртай юм байна. За ингээд манай аялын багийнхан өнөөдөр бол Праг хоттой бүрэн танилцсан. Маргаашнаас бид нар Будапешт хот руу явах учраас Праг хотын аяллыг үргэлжлүүлж байна. За тэгээд Чехийн ард түмэн маань одоо энэ ерөнхийлөгчийн ордон энэ байж байгаа. За энд одоо харуул сольдог барьдаг энэ одоо энэ үзүүлбэр болгоцсон тий зүгээр нэг харуулаа бас сольчихгүй байна л да. За тэрийг нь бол ирсэн одоо зочид жуулчд бол бас үзэл сонирхдаг зураг хөргийн дарддаг барьдаг ийм зүйлүүд харагдаж байна.
За тэгээд цонхнуудаа онгоолгоод ингээ сайхан бүрээ бөмбөр гიშгэлүүлээд харуулаа ингээ солиод постн дээрээ харуулууд нь очдөг. За тэгээд ингээд харуул гэхэд нэг тийм айхтар сүртэй, биерхүү, одоо нэг тийм баатарлаг яг цэргийн хүн байна уу гэхлээр бас үгүй. За яг энэ үзүүлбэрийг л хийхэд зориулсан юм шиг одоо ингээд нэг тийм настай, номой, зөөлөн улсууд харагдаад байгаа байхгүй юу? Харуул сольж байгаа улсууд нь. За ингээд манай Max Group-ээс зохион явуулсан за Budweiser шар айргийн үйлдвэрлэгч Vodavice хотоос бид бүхнийг урьдсан одоо энэ Чех рүү хийсэн Budweiser-ийн аялал маань бол үргэлжилж байна. За энэ удаагийн дугаар бол үүгээр өндөрлж байна. За ингээд дараагийн дугаар бол маргааш нь үргэлжлүүлээд одоо бас Праг хотоороо үргэлжлэн цааш явах болно.